За сайн бацгаана уу миний Монголын ард түмэн. За би ягаад нэг тийм бүүдэг гэрэл дор ингээд сууж ийн вэ гэхээр би ер нь YouTube-ээ яг яаж их уучраа ер нь баг анх хийснээсээ хойш одоо болтол олохгүй явж байгаа байхгүй юу? Яг ингээд хийж байгаа бичлэгдээ дуртай ч юм шиг, дургуй ч юм шиг тэгсэн мөртлөө хийх хэрэгтэй гэдэг нэг тийм бодолтой. Тэгэж ингэж байж байгаад яг эцсийн шийдвэр одоо эцсийн бүр бодож бодож байгаад яг нэг шийдэлд хүрсэн зав. Тэрний юу ихээр за би угаасаа гадуур ингээл хоол идж байгаа бичлэг ч гэдэг юм уу гадуур явж байгаа тийм бичлэг идрээ хийх дургу хийж чаддаггүй хүсэл байхгүй тийм болохоор заавал тэгээл яг хаана явж ин яаж ин гэдгээ бичээд байхгүйгээр зүгээр л яг бичлэг хиймээр санагц үедээ хийгээл тэгэл эсвэл ингэж ярмаар санагцууд ингээл яриад тэгэл апплод тэгэл эдэд хиймээргүй санагдвал ерөөсөө эдэд хийхгүйгээр тэгэл зүгээр л байгаагаараа л ер нь бол явъя л гэж бодлоо. Гэтэ энэ бодол маань хэд хоногийн дараа өөрчлөгдөж магадгүй би буцаад маш том амбицтай болоод өөр юм хийж магадгүй. Гэтэ тэр болтол бөөндөө нэг иймэрхүү бүдэг бадаг бүрэнхий гэрэл дунд ийм ямарч гэрэлтүүлэг байхгүй, ямар ч эдит байхгүй, ямар ч юу ч байхгүй, ганцхан туйлкал байгаа ийм ёо YouTube үзгнэ. Үзэхгүй ч гэж болно, үзэж болно. Тийм ээ. За одоо би зүгээр л 21 насны синдром буюу 21 наснд маань яг юу болж ийн, яаж хийж ийн гэдгээл зүгээр ярмаар санагдсан юм. Ер нь бол яг 21 нас одоо ч би чи ингээд оффист ажилладаг заяа. Тэгэд 21 наснда биш ер нь бол баг ингээд ажилтан болсноос маань болж миний амьдралын одоо бүх зүйлсүүд ингээд өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Яагаад гэхээр би бол оюутан байхдаа Италид сурж байхдаа бол би бүр амар жаргалтай байдаг байсан. Бүр амар эрхчлөөтэй заяа. Яаж ч манай сургуульч эрт зэтрэ авдаггүй шалгалтаа сайн өгчүүл тэгэл болчдөг. Тэнгүүт хаяа хичээлдээ очивол хаяа очиж мочихгүй ч гэдэм юм уу. Тэгээ эсвэл найзууд маань амар ойрхон амьдардаг. Тэгэл алхаал очичин тэ ерөөсөө ингээл эсвэл нэгнийдээ зүгээр ингээл хончин ингээл татлаа төтлөө байхгүй бүр ямар ч асуудалгүй эсвэл ингээл бүр хүссэн газар руугаа өөр хүссэн улс руугаа бүр ингээл автобусанд суугаал маргааш ингээл явчихдаг. Тийм байсан. Тэгээ тийм амьдралын тэгээ тэнд байхдаа би ер нь бол амар нэг тийм өөрийнхөөрөө тийм нээлттэй амар болж исэн байхгүй. Тэгвэл одоо хурж ирээд оффист ажиллаад тэнгүүт ингээл миний бүх юм ингээл яг нэг тийм Google календар ингээл листний дагуу явж байгаа юм шиг заяа. За инхт бол мэдээж өглөө 7 цагт сэрнэ. Тэгээ өглөөний хоолыг бэлдэж авч явна. Мөнгө өрөхгүй мөнгөө хадгалж байгаа. Тэгээд ажилдаа явна. 5 цагт тарлаа. Гэртээ ирлээ. За энэ дунд бол нэг ганц хоёр бас ороо гараа байна. Найзуудтайгаа бас байна. Гэтэ тийм их биш заяа. Гэтэ ерөнхийдөө бол ингэж өрнөдөг. Тэгээд ингээд тэгээ би бас ганцаараа амьдарч байгаа. Тэнгүүт ингээл нэг тийм бүх юм яг ингээл өглөө босоод тайл нөгөө нэг толлондоо хараад шүдээ угаагаал тэгэл хуцаа өмсөөл тайл нэг газар руугаа явдаг тий. Яг нэг энэ темпэнд орчхоор нэг л бас нэг тийм гой гэхүү, тогтвортой сайхан байна гэхүү, аль эсвэл гунигтай уйдгартай байна гэхүү гэдэг нэг хэлж мэдэхгүй байгаа байхгүй би. Гэтэ ингээд нэг тийм юмсыг амар ажигладаг л болчтой юм шиг байна. Ганцаараа байхаар гээл юм ажиглаа л за энэ юм байна дөө тэр нь угаасаа нөө ярьж мэрх хүн байхгүй болохоор тэгээл юм ажиглаа л дотроо юм бодоо л галзуу шиг заяа. Гэтэ яг гоёнч гоё л ба гоё талтай гоё муухайдаа муухай. Тэгэл 21 настай ингээд ажил хийгээд ингээ явангуут нэг тийм би яг энэ чигээр ингээ насыг барах үедээ гэдэг жоохон айц төрд юм билий. Тэгээ дээрэс нь бас ингээд ингэж явсаар хагаад би нэг тийм
тийм ганцаараа амтан болчих үдээ, зожигорчих үдээ гэдэг бас бодол төрдөм бил. Яагаад гэвэл би чи ингээд яг өмнө байдаг оюутан цаг магтаач гэдэг юм те. Ер нь хүрээл дунд бол би бол амар галзуу хамгийн хөвгчлөлтэй нь ер нь бол бас л те бас л энэ подкастыг сэрээдэг, асаадаг. Тим хүн байлаа штэ. Одоо тэнгууд ингээл нэг л жиирхээл ингээл нэг л болж өгөхгүй нэг л болохгүй байгаа байхгүй юу ер нь бол. Тийм болохоор ингээд би нэг тийм амар даруухан нэг тийм сонин бүрэг зожиг болцсон юм шиг болох гээд байгаа юм шиг. Тэгээ санагдаад байгаа. Тэгээд явах тий одоо тий. Манайхан та нарт минь одоо яг ямар байна да яаж одоо ингэж мэдрэгддэг үү тэгээ бас ингээд хөгшөрхөөс амар айдаг болчт юм билээ заяа ингээд 21-наас одоо би ингээд 9 сард 22 хүрнэ 23 24 25 за дуусаа 25-аас цааш ингээд хөгшин ингээд туулка биш ингээд туул имээ болох юм шиг надад санагдаад байгаа заяа ингээд хөгшөрхөөс амар айдаг болчт юм билээ яна хөгшөрчүүл би ингээд гой ууланд гарч чадахгүй айлч чадахгүй Гэл би нүвдөөл ингээл хөгшин болвол ингэндээ гэл амар нэг сон тийм бодол бас надад төрсөн зав ганц хоёр. Тэгэл бас төгжрэлт хүн чинь бас их юм бодно штэ. Бас л энэ төгжрэл бол бас эргээр харуул хүн өөртөө одоо тэгээ нүүр тулдаг өөрийнхөө асуудлыг шүүн тунгааж боддог тийм одоо гоё цаг байгаад байгаа хгүй хүн өөртөө одоо өнгөрөөж болох цаг заяа. Хүмүүс тэгээ баг өөртөө цагийн өнгөрөөмөргөө санагдаад төгжрэлт стрессдэг байж магадгүй гэхгүй. Тийм тэгэл их юм бодно. Тэгээд тийм болохоор би ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ажлаас гадуур нэг тийм төрийн бос байгуулагч гэдэг юм уу те ямар нэгэн одоо тийм эрх зүйн зөрчил гарахааргүй манай байгууллагатай холбогдлогүй нэг тийм зөв төрийн бос байгууллагт гоё орд юм уу гэдэг юу нь бол тийм шийдвэр гаргасан. Тэгээд нэгт амар олон гоё хүмүүстэй танилцсан хүрээлэлтэй тэлнэ. Тэгээ бас гоё өөрийнхөө сонирхолтой юм хийгээд жоохон ч гэсэн жаргалтай болох бас гоё ах гэж утсан. Дээрээс нь эсхүү бол бүр би юу яд юм гэж утсан. Ямар нэгэн гоё шинэ хоббитой болно гэж бодсон боловч өмнөх хоббинууд маань яг өөдөөс минь хараад энэ муучтэй гэж одоо хараад байж энэ заяа. Одоо би электрик гитараа тогломоор байна, скейтэ унмаар байна, баахан авцсан байгаа уран зохиолын номуудаа унш дуусгамаар байна, шүлэг бичмээр байна. Бурхан бүр дээр их минь надаа бүр ингээд эхлүүлээд хайцсан хоббинууд бүр асар олон байна заяа. Гэтэ юу ч бас бодсон бэ гэхээр хүн хоббиндоо заавал лаг байх албагүй шүү дээ. Тэгээд хобби гэдэг чинь нөгөө нэг хүнийг стресснээс нь гаргадаг юм болохоос биш стресстүүлж тэ дарамтанд оруулдаг юм биш шүү дээ гэж бас бодож өөрийгөө тайвшруулсан. За ер нь бол 21 нас гэдэг чинь их сайхан намуухан, тайван, дүлгөн, их сайхан бодлогошронгуу болдог юм байна гэж бас бодлоо. За юу ингээ ярьж ах явцдаа. Тэгээд шинэ хоббитой болъё гэж бодсон. Гэхдээ яг үндэ ингээ хүн офис ер нь ингээ ажилд орчхоор бүр хурдан л хараад амрах минь гэж бодд юм билий. Юу гарч орох, тэ гараа ороо, яасан юм шоудлт нарийн зингээ бүр ингээ ой бурхан дарих минь шууд очиод амрах минь, унтах минь, уцаа авах минь гэж боддог болчтой юм билий. Тэгээ эрт унтахгүй бол маргааш өглөөс ирэх гэж бүр там. Тэгэж өөрийгөө тамд оруулснаас илүүтэйгээр ууж идэх нарийн зингээний хойшлуулад унтсан дээр гэдэг сонголтод хүрдэг юм байна. Маш сонин. За тэгэл тийм л эндөө манайхаа тэгэл та нар маань яаж ийн би ч явах дээ. Тэгээд ирвих яриэл одоо амьдарч байна да гэдэг шиг. Тэгээ би бас нөгөө нэг бас ажил хийж байгаа хүн нөгөө ажил хийсэн хүн ам тосдно гэдэг шиг цалин мэдээж авч байгаа. Тэгээд цалингийнхаа бас орлого зарлагыг ерөнхийдөө Excel дээр яг гоё шивэд явж байгаа. Бүр бүх гүйлээ ингээд тэ тэр болгоныгоо хинж одоо явж байгаа. Тэгэхгүй бол яг ингээд цалингаа анханаас зөв зохистой зарцуулахгүй бол ер нь амар бүр
юу болчихно гэж би бодсон байхгүй. Тэгээд ер нь бол сар болгон яг цалингаасаа зориулаад мөнгө хадгалж байгаа. Манай имээд гисэн байхгүй юу? Миний охин яг ганцаараа байгаа үедээ л мөнгө хадгалахгүй болвол ер нь ирээдүйд бол мөнгө хадгална гэдэг бол худлаа шүү гэж хэлчихсэн. Тэгээ би нэрэл тиймдээ ганцаараа байгаа үедээ л мөнгө хадгалъя. Тэгэж бодсон. Тийм болохоор би мөнгө хадгалж байгаа. Excel дээр юмаа хийж байгаа. Тэгээд тэрийг бас та нартай гоё харуулж болно. Хэрэгтэй үнд нь хэрэгтэй байх. Тэгээд тэгээд би ч ийм л энэ манайхан минь тэгээд өнөөдөр имжлэг ингээд дуслаа. Маш олон хэрэгтэй хэрэггүй юм ирсэн байна. Тэгээд та бүхэн минь өдрөө сайхан өнгөрүүлээрэ, оройг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлье. Маргааш би хинт байж болно. Аимшиг юм яриад байдаг настай. Тэгээд тийм байна да. Манайхан би яг үндэ YouTube яаж хийх учраа үнэхээр болохгүй байна. Гэтэ энэ бичлэгийг би оруулах байхаа гэж бодож байна. Баярлаа. Баяртай. Тулкан байла. Баяртай.